Сайн байцгаана уу? За миний хувьд бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах Линжанг гоо сайхны эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд миний зорж ирсэн шалтгаан гэвэл маш олон гоо сайхны эмнэлгүүдийн талаар судалгааг хийлээ. Тэгээд олон хүнээс сонссон учраас зөвлөгөө мэдээллийг авсан учраас зориод ирсэн байна. Тэгээд яг одоо та бүхэнтэй мэдээлэл хуваалцахаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Сэрэнтэй уулзаад байна. 안녕하세요. Ажил сайн уу? Сайн байна уу? Тантай уулзсандаа баяртай байна. За миний хувьд ч гэсэн хүлээж авч уулзж байгаад баяртай байна. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. 강남 리엔장의 이세리 원장입니다. За миний би болохоор Каннам дүүрэгт байрлах Линжа эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Сэрэн гэж хүн байна. За миний хувьд сэтгүүлч мэрэгжилтэй. Тэгээд гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ, одоо аппаратанд ч байдаг юм уу, мис ажилбарт ч байдаг юм уу, огт орж байгаагүй өмнө нь. За одоо бол орох нэн шаардлагатай болсон гэж ойлгож байгаа. Тэгээд ажлын шаардлагаар бүгд Солонгос улсыг зорж ирэх зол тохиолоо. За энэ үеэрээ олон хүнээс зөвлөгөө мэдээллийг авсны үндсэн дээр танай эмнэлгийг бас сонгож хүрэлцэн ирээд байна. Тэгээд танаас хэд хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй байна. За зөвлөгөө мэдээллийг авах шаардлагатай байна. 네, 저희 병원을 선택해 주셔서 감사합니다. Манай эмнэлгийг зорж ирсэнд баярлалаа. За таны хувьд хамгийн түрүүн Линжанг эмнэлгээ одоо хүмүүст танилцуулж өгөөч. Хизээ байгуулагдсан, ямар үйлчилгээнүүдийг явуулдаг, одоо зорилгоосоо ч гэдэг юм уу хуваалцвал. 우선은 병원 소개 좀 부탁드리겠습니다. 네, 저희 병원은 За манай эмнэлгийн хувьд бол одоо байгуулагдсанаас хойш 20 жил болчиход байна. Анх эмнэлгийн захирал маань Жан Ёну гэж хүн байгаа. Энэ хүн маань болохоор анх гоо сайхны мэс заслын эмнэлгийг бол анх үүсгэн байгуулж ирсэн бол өдгөө манайх гоо сайхны мэс засал, арьс гоо сайхан, шүдний эмнэлэг гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь манайх дотоодын үйлчлэгчдэр олонтойгоос гадна гадаад үйлчлүүлэгч нар нэлээд ихтэй. Тэгээ дээрээс нь Солонгосын засгийн газраас ерөөхдөө гадаад үйлчлүүлэгч нарыг ерөөхдөө энэ эмнэлэг рүү явуул дээр шүү гэдэг талаас нь бол айгүй их зөвлөдөг эмнэлэг байгаа. Олон гадаад үйлчлүүлэгчтэй гэдэг нь орж ирсэн цагаас л хойш харагдлаа. Мэдээж олон үйлчлүүлэгч байгаа. Солонгос төр дундаа дотоодын үйлчлүүлэгч нар ихтэйгээсээ гадна давхар гадаад үйлчлүүлэгч нар бид нэлээд их байдаг. Үйлчлүүлэгчдийн сонголт ер нь хаашаа чиглэлтэй байна? Ер нь тренд болж байгаа одоо гоо сайхны эмчилгээ үйлчилгээгээ таны хувьд дурдаач, нэрлээч гэвэл хамгийн түрүүн юу гэж нэрлэмээр байна? Урд нь Монгол өвчнүүд болохоор зэрэг янз бүрийн арга гүйж өвчнөөс болоо те Солонгосын нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслалаа хийх ч юм уу иймэрхүү журмаар ирж исэн бол сүүлийн үед болохоор ихэнхдээ арьс гоо сайхны чиглэл ирдэг болсон байгаа дээ. Дээрээс нь шүдний эмнэлэг, нүдний эмнэлэгч мөн чиглэлээр ирдэг болчиход байна. За сүүлийн үеийн тренд болж байгаа эмчилгээнүүд гэх юм бол урд нь бол яхаа үнгээр те сэвхнөсөө толов үрчлээ арилгах ч гэдэг юм энэ чиглэл байсан бол одоо эсэргээрээ лифтэн чиглэлийн эмчилгээнүүд бол тренд болж байна гэж үзэж болох нэ. Тэгээ дээрэс нь ерөөхдөө те олон эмчилгээг ингэж хойлдсон маягтай ч юм уу те олон эмчилгээг давхар ингэж сонгож хэлвэл илүү үр дүн илүү мэдрэгддэг учраас ганцхан энэ эмчилгээ тренд болж байгаа гэхээсээ илүүтэйгээр олон эмчилгээ яг шаардлагатай үедээ хэрэглэх нь зөв болов. Миний зорж ирэх болсон бас нэг шалтгаан гэвэл сонссон зүйлдээ хүн итгэдэгтэй нэг олон эмэгтэйчүүд эргэн тойрныхоо хүмүүсийн хийлгсэн зүйлийг хараад бас очиж үзмээр санагддаг юм сониучхан. Тэгээд дэлхийн алдарт орд Ким Кардашиан таны эмнэлгийг зорж ирж үйлчилгээ авсан гэж сонсоод бүр их сонирхол төрсөн олон хүмүүс ч тэр хүн л үйлчлүүлсэн эмнэлэг шүү гэж бас зөвлөжсэн. Ганцхан Ким Кардашиан ирээд амар олон хүн ирсэн гэхээсээ илүү урд нь ч гэсэн манад нар гадаад өвчнүүд ирдэг байсан. Гэхдээ яг хуу тэр хүн ирсний дараас ахуулаа те тэр хүний эмчилгээг нь яг авч аяг ямар эмчилгээ гэсэн тэр эмчилгээг хийлгэж ягдаг болсон өвчтнүүд бол нэлээд хэвсэн гэдэг чинь. Ярилцлагынхаа төгсгөлд үүдлэсийн талаар бас тодруулмаар байна. Солонгос улсад үүдлэс за залуужуулах те энэ эмчилгээний талаар ер нь хориотой байгаа гэж сонссон. Тэгэхээр энэ эмчилгээтэй дүйцхүйц бас энэ залуужуулах төрлийн эмчилгээг бас санал болгооч гэвэл та юуг ямар эмчилгээнүүдэд нэрлэж болох вэ? Яг зөв сонсон байна. Солонгос болохоор зэрэг үүдлэсийн эмчилгээг арьсан доор тарих нь одоохондоо хууль бус байгаад байгаа. Тэр зөвшөөрөгдөөгүй эмчилгээ ахна байна. Гэхдээ хүмүүс ерөөдөө үүдлэсийн тэр эмчилгээтэй адилхан залуужуулах ч юм уу те нүүрний нөсгөө толгой багасгадаг яг өөрийнхөө эд эсээр эмчилэгдэх тэр эмчилгээний сонголт нь гэх юм бол MCT гэдэг нэртэй эмчилгээ байгаад байгаамаа. Тэр эмчилгээ нь яаж юм гэхээр зэрэг хүний бид эргэлж идэг өөрийнх нь тэр залуужуулах хэсүүдийнх нь хоол гэх юм уу энийг нь болохоор өөрийн эксосом гэж нэрлэдэг байхгүй. Энэ
эмчилгээг одоо жоохон идэвхжүүлээд буцаагаад өөрт нь хийгээд өчгөр харьцангуй эсүүд нь ингээ хоолтой болж байна. Дээрээс нь гол эмчилгээний үр нөлөө нь одоо цайрах байдаг юм уу? Хялгсан янз бүрийн судасшил ихтэй бол тэр нь бүдэрдэг ч юм уу? Цайх ч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар гоё үр дүнгууд бол харагддаг эмчилгээ байгаа. Олон орны үйлчлүүлэгчид ирж байна. Мэдээж одоо орон орны хооллолт, уур амьсгал, тэгээ орчин нөхцөл гээд олон зүйл өөр байдаг. Тэр дундаа Монгол одоо үйлчлүүлэгчдийн гоо сайхан арьсан дээр гарч байгаа илрэл тийм ээ үйлчлэгээ авж байгаа нөхцөл энэ бүгдийг та нэвтрүүлгийнхаа одоо төгсгөлд дүгнэж хэлж өгөөч. За ерөнхийдөө Монгол үйлчлүүлэгч нарын онцлог гэх юм бол нэгдүгээр ерөнхийдөө арьсан нэлээд юм чанга хатуу уул нь бол байдаг. Гэхдээ нэг онцлог нь болохоор энэ шанааны яс нэлээд жоохон том байгаад байдаг. Тэр энэ маань жоохон ингээ нас ахих ч юм уу те иймэрхүү арьс жоохон сулраад ирсэн тохиолдолд шанааны яс маань гоцоод бусад эсгүүд нь нэлээд унжаад ялангуяа гунгийн зураас ч гэдэг юм уу энэ маринет өвчлэг гэдэг юм уу эдгээр нэлээд ингээ тодрох гээд тал байгаад байдаг. Тэр урд цагт болохоор зэрэг ингээ уцаар татах ч юм уу те шууд ингээ яадаг эмчилгээ байсан бол одоо болохоор эсрэг гэрээ яг тэр үр дүнтэй адилхан хэрнээ хамаагүй өдрөлтөө хугацаа богинотой улсаараа гэдэг ч юм уу те иймэрхүү лазер лифтинг аппаратуудад лүү зөвлөхөр байгаад байна. Дээрээс нь ерөөдөө жоохон юм бор байдаг ч юм уу те арьсны өнгө арай жоохон юм барафтар байдаг учраас жоохон тоон ап буюу жоохон цайруулах эмчилгээгээд өчвөл хамаагүй дээр байгаад байдаг. Дээрээс нь тэрэн дээр зөвлөхт нь болохоор зэрэг өөрийн эксосом ч юм уу те эсвэл өөр янз бүрийн бустер тарилгууд ч юм уу хийх юм бол илүү гоё залуу байх боломжтой гэж харж байна. Намайг эцэст нь одоо миний арьсыг нэг онцлоод зөвлөөч. За ер нь бол юу ч хийхгүй байсан ч гэсэн өөрөө бол үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байна. Гэхдээ би түрүүнтэй хэлсэнтэй адилхан Монгол хүмүүсийн шанаа жоох юм том байдагтай холбоотойгоор энэ хэсэг маань бол харьцангуй сайн те ерөөхдөө хүчтэй чанга юм харагдаж байгаа хэдий боловч энэ шанааны доошгоо хэсэг рүүгээ болохоор зэрэг жоохоо суларсан те жоох үржлээнүүд тодрог маягтай байгаад байна. Эсвэргээрээ энийг нь манай дээр байдаг улсаараа гэдэг аппарат ч юм уу те эсвэл жоох энэ хүчийг нэмэгдүүлж өгч үүдэг янз бүрийн тарилгууд ч юм уу. Тиймэрхүү зүйлээр хийгдэх юм бол хамаагүй гоё өшөө гоё залуу төрхөө удаан далах бахаа гэж бодож байна гэж. Дээрээс нь хацрын урт талд байдаг энэ хэсэг маань ерөөхдөө жоохон дүүрэн байх тусмаа залуу харагдах байхгүй. Тэгэхээр энэ хэсгээ ерөөхдөө дүүрэн байлгаад доотлон хэсгийг чангалах баяртайгаар би танд зөвлөнө гэдэг чинь. Баярлалаа. Эмнэлгийн үйл ажиллагаагаа болон за надад бас харамгүй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ажилтнаа амжилт хүсье. Манай эмчилж ирсэнд баярлалаа. 감사합니다.